Өнөөдөр сургууль руугаа явъя. Багш өнөөдөр Монгол оюутнуудтай уулзна гэдгсэн. Яах гэж байгаа юм бол бид нарыг шагнах гэж байгаа юм бах та гэдэггүй юу. Өнөөдөр гадаа бүр амар халуун цаа. Гэхдээ би яг муу санаалаад дулаан уцамсад гараад ирсэн. Яасан бэ гэхээр гадаа халуун байхлаар яг метронд хүйтэн кондиш ажиллаж байгаа. Тэгээд айгуул нэмгэн хуцлаад ирчүүл шууд танай төрнө. Амарлаг муу санаалаад гараад ирсэн чинь гэхдээ яг үндэ бүр амар халууцчлаа. Хайлж орсон хүт юм болж байгаа гэж. Багш уулзалтаа манай сургуульд байдаг гадаад оюутнуудын тоон арай их орны оюутнуудтай уулзна гэдгсэн. Тэгээд өнөөдөр болохоор Монгол оюутнуудтай уулзна гэдгсэн. Манай сургуульд нийлээд нэг 20 орчим Монгол оюутнууд суралцдаг. Тэгээд дийлэнх нь бакалаврын оюутнууд байдаг. Магистр, докторийн оюутнууд бол их цөөхөн. 你如果读硕士的话，你还想在北理读吗？还是说你有不想在中国读吗？去别的国家，你是想去体验一下，还是你觉得其他国家可能？你们就可以看，然后你们想拿什么，想吃什么可以拿走，剩下我就都收回去了啊。拿了再走啊。想吃哪个可以拿。 Өнөөдрийн уулзалтаар багш нэг чухал юм ярьсангүй. Зүгээр нэг сургуулийн алюмни гэдэг үлээ төгсөгчдийн холбооны талаар ерөнхийдөө танилцуулаад тэгээд оюутнуудтайгаа илүү татан танилцаад ирээдүйн төлөвлөгөөнийхэн талаар танил судалгаа асууж ер нь тиймэрхүү юм боллоо. Манай сургуульд Пакистаны оюутнууд хамгийн их байдیں۔ Ерөн судлаач оюутан магистр докторийн түвшиндөө бүр их байдаг. Тэр нь яагаад вэ гэхлээр ер нь манайх чинь технологийн сургууль ахгүй юу? Хятад чинь ирээдүйн хамтрагч түнш орноороо Пакистаныг нэрлэдэг, технологийн сайжруулалт, ноу-хаваа аюул их солилцдог. Тийм болохоор ингээд судлаач оюутнуудын технологийн топ сургуульдаа авчирч ирж маш олноор нь сургаад тэгэд буцаадаг байхгүй юу? Тэгэд энэ нь болохоор яг геополитик ер нь ирээдүйдээ одоо хятадууд чинь өөртөө дэлхийн том гүрэн болно гэдэг юм амбицтай орно шүү дээ тий. Тэнгүүтээ өрсөлдөгч орноор болохоор энэ нэтгийг хардаг. Тийм болохоор энэ нэтгэгтээ тулахад одоо туслах орн гэдэг утгаараа Пакистантай юм технологи ноу-хаваа айгүй их солилцож ингэж дэмжиж байдаг болохоор ер нь Пакистан оюутнуудыг манай сургуульд маш их байдгаас гадна тэд нарыг айгүй их дэмжиж байгаа юм шиг харагдаад байдیں۔ Ер нь гэхдээ тэд нар ч бас сайн сураад байгаа юм чинь сургуулиас дэмжихгүй ч гэж яах вэ? Ер нь сургуулийн рейтинг тодорхойлогдохдоо одоо багш оюутнуудын топ журналд одоо гаргаж байгаа артиклийн хэмжээ тоогоор ерөнхийдөө тодорхойлогддог гэж үзвэл одоо Пакистан оюутнууд ч хэдийгээр хятад хэлтэй биш ихэнх нь баг бүгдээрээ шахуу англиар үзээ явчтэй. Тэгсэн ч гэсэн тэд нар чинь судалгаагаа бий дагаад илүү олон суурсаас хайгаад олчиж чадна. Тэгээ судалгаа артиклаа өөрсдөө ингэж бичиж ин англи хэл чинь тэдний их хэл биш ч гэсэн үндсэн хэлүүдийн нэг штэ. Тийм болохоор ер нь нийтлэл хэвлүүлэхэд бас харьцангуй амар үед юм шиг санагдаад идэв. Хятад сурахын давуу олон сул тал гэвэл за ер нь яг боловсролынхын систем, боловсролынхын чанар нь маш сайн байна. Үүнээс илүү шалтгаан гэж байхгүй л дээ. Харин сул тал нь гэвэл миний бодлоор ер нь нэг тийм сурахын хажуугаар оюутан өөрөө цагаа зохицуулаад ажиллах боломжгүй нь жоохон тэмэрдүү санагддаг. Гэхдээ би өмнө нь бас яг тийм өөр оронд сурж байгааг болохоор сайн мэдгүй. Гэхдээ ер нь гадаад оюутнууд ярьж байгаа болон хүсэж байгаа асуудал нь яг энэ байгаад идэгин. Одоо оюутнууд чинь бүгдээрээ л тэгээд хичээлээсээ бусад цагаар нэг ингээд мөнгө олох, ажил хийх, ингээд амьдрангаа суралцах нэг тийм хүсэлтэй байгаа шүү дээ тий. Гэхдээ хятад бол энийг огт зөвшөөрдгүй юм. Ер нь бол оюутан суралцах үедтэй байгаа бол элдв бизнес хийх, ажил эрхлэх, аливаа одоо тоглолтод оролцох, ямар нэгэн тийм коммершил шинжтэй үйл ажиллагаанд оролцох, тэр үеийг онлайнаар гадаад хэл зааж мөнгө олох зэрэг энэ асуудлууд бол бүгдээрээ хууль бус үйл ажиллагаа болоод тэгээд хэрэг баригдвал хятадаас хөөгдөх, сургуулиасаа хөөгдөх ийм арга хэмжээ ахуулдаг байхгүй. Надтай бас нэлийн хэдэн оюутнууд ийм асуудлаас болж холбогдчихсэн. Тийм болохоор ер нь хятадд яг сургуулаа төгсөөд Монголд очиж ажиллах гингүүт нэг тийм ажлын байран дээр шууд ингээд академик мэдлэгээрээ шалгуулад ингээд орчдгүй шүү дээ. Ер нь за хятад бол өөр яалтчгүй нэг
академик мэдлэг болон судалгааны чиглэлээр ажилд орох, яг чиглэлийнхээ ажилд орвол айгүй давуу тал болдгийн. Гэтэ Монгол бол их хвчлэн нэг тийм одоо салбарын мэдээлэл ч юм уу арай ондоо юм нь чухал байх хэрэгтэй байгаад идэг болохоор яг хятадаас очиод ажлын байран дээр гарах гингүүд жоохон дутуу үнэлэгдэх гэдэг юм шиг санагдаад идэв. Тэгээд одоо энэ үе чинь бас яг ингээл хэлний мэрэгчлэр биш л бол нэг хэл тийм чухал биш, зүгээр хэлийг ашиглаад авч байгаа мэдлэг мэдээлэл нь илүү чухал болохоор яалтчгүй тэгээд хятад сурахад цаг хугацааны хувьд бас харьцангуй урт болох гээд байдаг сул тал бол байдаг. За бичлэг таслаа. За бай.